Дараагийн мэдээг танилцуулъя. НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын зүгээс Балтийн тэнгис дээгүүр Оросын холбооны улсын онгоцууд нисж байсныг нь саатуулсан байна. Оросын холбооны улсын стратегийн бөмбөгдөгч онгоцуулан сөнөөгч онгоцыг энэ удаа саатуулсан. За энэхээр эдгээр онгоцыг одоо саатуулсан онгоц нь Францын Рафаэль сөнөөгч онгоцууд байсан юм байна. За энэ онгоцыг бол Литвийн агаарын баазаас хөөргсөн. За энэ одоо Оросын холбооны улсын бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагаатай холбогдуулан хэдэн 10 жилийн туршид НАТОгийн зүгээс агаарын эргүүлийнхаа үйл ажиллагааны нэг хэсэг болон Литв улсад өөрийн одоо онгоцуудыг байрлуулсан байсан. За энэ нь бол Оросын холбооны улсын онгоцуудыг зогсооход гол дэмжлэг болсон юм байна. За агаараас агаарт хөөргөх буужингаар зэвсгэлсэн Рафаэль сөнөөгч онгоцууд Швед, Финлянд, Польш, Дани, Румыний онгоцуудтай нэгдсэн байна. За эдгээр онгоцууд нь бүгдээрээ Оросын онгоцуудыг шалгаж ажиглахаар тэнгэрт төөрсөн гэж Францын отрядынхан мэдгдсэн байна. За Оросын 2 дуунаас хурдан онгоц болох Ту-22 М3 онгоц болон мөн стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг ээлжлэн дагалдаа явсан 10 орчим Су-30, Су-35 онгоцууд нисэж байсан байна. Харин энэхүү асуудалтай холбогдуулан Оросын холбооны улсын батлан хамгаалахын яамнаас мэдээлэл гаргасан. За мэдээлэлд дурдсанаар агаарын зайд ажиллах чадвартай бөмбөгдөгч онгоцууд төлөвсөн нислэгээ үйлдсэн Балтийн тэнгисийн дундын буюу төвийг сагсан усан дээгүүр агаарын орон зайд нислэг үйлдсэн гэж мэдэгдсэн байна. Нислэг 4 цагаас илүү хугацаанд үргэлжлэн гэж тус яам даваа гарагт Telegram хуудаснаа мэдээлсэн. Оросын холбооны улсын батлан хамгаалах яам анхандаа мигмар гарагт бол тайлбар өгөх хүсэлтэнд төдийлөн хариу өгөөгүй байна. За тус яам стратегийн бөмбөгдөгч онгоцудаа Балтийн тэнгис дээгүүр нисэн тухай өмнө нь бол мэдээлж байсан ийм туршлагатай. Тухайлах юм бол 1-р сард НАТОгийн онгоцууд Оросын холбооны улсын онгоцуудыг ухтан нисэн тухай. За мөн өнгөрсөн жил доор хаяж 4 удаа онгоцууд нь Балтийн тэнгис дээгүүр нисэн тухай мэдээлж байсан учраас ийхүү хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс эдгээр одоо онгоцууд агаарт нисэн тухай асуудлаар тайлбар авахыг хүссэн. За үүнд нь бол шууд тайлбарыг өгөөгүй байна. За мөн НАТОгийн холбоотнуудын зүгээс ч гэсэн за ялангуяа НАТОгийн холбоотны агаарын командлал мигмар гарагт энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөх ийм хүсэлтэнд хариу өгөөгүй байна. НАТОгийн агаарын орон зайд ойртож байгаа эсвэл ойролцоо нисж байгаа Оросын байлдааны онгоцуудыг тагнахын тулд цэргийн холбоо сөнөөгч онгоцнуудыг тогтмол дээш нь нисгдэг. За НАТОгийн мэдээснээр тагнаж байгаа Оросын онгоцууд нь ихэвчлэн хариу дамжуулагчаа ашигладаггүй, агаарын хөдөлгөөний хянагчтай холбоо барьдаггүй, нислэгийн төлөлгөө гаргадаггүй гэдэг нь харагдсан. НАТОгийн хувьд бол онгоцуудыг таних тулд өөрсдийнхөө онгоцыг дээш нь нисгэж одоо эдгээр онгоцуудыг шалгаж тагнадаг гэдгээ мэдээлж байсан. За харин сүүлийн үед бол Оросын холбооны улс зөвхөн одоо энэ Балтийн тэнгист одоо онгоцуудаа нисгэж байгаа явдал нь сүүлийн үеийн жишээ биш юм байна. За харин Украины дайн болохоос өмнө ч гэсэн онгоцуудаа нисгэж байсан ийм төвхтэй юм байна. За 2004 онд бол Латв, Литв, Эстон улсууд НАТОд нэгдсэн. За үүнээс хойш бол Балтийн агаарын одоо эргүүлийн ажиллагааны хүрээнд НАТОгийн хяндаг Оросын одоо олон нислэгүүд үйлдэгдэх болсон. За Оросын холбооны улсууд хувьд бол гол төлөв Калининград мужаас болон тийшээгээ онгоцуудаа нисгдэг ийм одоо нислэгийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ одоо бол Украины дайнаас өмнө бол НАТО жилдээ 300 орчим Оросын онгоцуудыг саатуулж за ихэвчлэн бол тэдний хувьд хойд Европын усан дээгүүр нисж байсан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За даваа гарагт одоо саатуулагдсан Оросын холбооны улсын онгоцууд нь Оросын Балтийн тэнгис дээгүүр хийсэн маневруудын хамгийн сүүлийнх нь болсон байна. За Литвийн батлан хамгаалахын яамны мэдээснээр НАТОгийн онгоцууд 4-р сарын 13-наас 19 оны хооронд нислэгийн дүрмийг зурцсан. За түүний дотор нислэгийн хариулагчийг унтрааж нислэгийн төлөвлөгөөгөөр ниссэн Оросын онгоцыг зогсоохын тулд 4 удаа агаарт ниссэн гэсэн ийм мэдээллийг өгч байгаа юм. За өөрөөр хэлбэл НАТОгийн одоо агаарын орон зайд Оросын холбооны улсын онгоцууд орж ирж байгаа явдал нь бол энэхүү одоо эвслийн үйл ажиллагаа бэлэн байдалд ямар нэгэн байдлаар Оросын холбооны улсын зүгээс шалгах, тагнах гэсэн ийм оролдлогууд байж болзошгүй нь харагдаж байгаа юм. За НАТОгийн хувьд бол анх бас байгуулагдах шалтгаан нь зөвлөлт холбоот улс болон за түүний байгуулсан цэргийн эвслийн эсрэг одоо анх байгуулагдаж байсан. За хэдийгээр зөвлөлт холбоот улс задран урсан ч гэсэн НАТОгийн үндсэн зорилго нь хэвээр орсоор байгаа. За өөрөөр хэлбэл Европын аюулгүй байдлыг хангах. За тэр дундаа аюулыг Оросын холбооны улсаас гэж харж байгаа учраас Оросын холбооны улсын одоо онгоц болон бусад одоо цэргийн хөдөлгөөнд ихээхэн анхааралтай хандаж болгоомжтойгоор асуудал хандсаар ирсэн.